Танд намайг сонсож байгаа өдрийн мэнд хүргье. Намайг Мандхай гэдэг. Би энэ бичлэгээ маш олон шалтгааны улмаас хийхээр болсон. Ер нь цаашдаа ч би энэ YouTube суугаараа өөрийнхөө юу сурж мэдсэн, юу туулсан ч юм уу те. Одоо олон нийттэйгээ хуваалцахыг хүссэн зүйлээ би ерөөхдөө ярина гэж бодож байгаа. За тэгэхээр би энэ маань маш олон шалтгаантай. Бас тэгээд яваандаа ингээд шалтгаанууд нь бас ил болно. Ямар ч гэсэн би нөгөө ковидын үеэс ярих гэж бодож байна. Би ковидын үед 2 хүүгээ хараад гэртээ сууж исэн. За би нөхөр маань ажил хийгээд би ерөнхийдөө өөрөө хүүгүүдийнхаа боловсрал мэдлэгт маш их анхаардаг ээж. Өөрөө ч би бас өөрийнхөө одоо сонирхдаг те мэдхийг хүсдэг зүйлээ ингээд өөрийнхөө боломжоор ингээд судлаад явдаг. Ер нь мэдлэгийн хойноос маш их явдаг хүн л дээ. Тэгээд нэгэн хэвийн зүйлд нэг тийм тогтсон зүйл баригдах маш дурггүй. Юмыг аль болох ингээд сайжруулаад өөрчлөх тийм хүсэл эрмэлзэлтэй. Асуудлааасаа яаж гарах уу гэл ингээд хайгаал явцдаг. Ер нь тийм төрлийн хүн. За тэгээд нөгөө ковидын үед би 2 хүүгээ хараад хичээлийн хийлгээд ингээд тэгээд дэлхий дээр ингээд юу болж гин гэж судлаад ингээд явж байхад ер нь энэ вакцины ард юу байдаг, энэ мөнгөний эзэд гэл те одоо энэ ил гарч ирж байгаа зүйлүүдийн талаар тэр үед би ингээд сонсоод мэдсэн. Тэгээд тэр үед би ерөнхийдөө маш их миний дотор маань маш хэцүү болж эхэлсэн. Тэгээ би юу яасан л та. Ингээд уйлаад ингээд жоохон гутралын шинжинд ороод те ингээд би уйлж исэн. Тэгээ тэрийг ингээд том хүүтэйгээ хуваалцаад би ерөнхийдөө ингээд хүүхдүүдийн талаар хэцүү зүйл сонсохоор ингээд маш хэцүү болдог. Ер нь маш их шаналдаг. Тэгээд дэлхий дээрх тэр хүүхдүүдэд хийж байгаа муу зүйлсийн талаар сонсоход надад маш хэцүү байсан. Тэгээд тухайн үед би ингээд уйлж исэн. Тэгээ би тухайн үед ингэжсэн аахгүй. Ямар хэцүү юм бэ те? Одоо ийм хэцүү зүйлийн хажууд би юу ч хийж чадахгүй. Тэгээ ингээд бачуураад исэн. Маш их бачуурал хүрээд те. Бүр ингээд нөгөө хүлээн зөвшөөрч чадахгүй. Тэгээ тэрийг ингээд том хүүтэйгээ ингээд хуваалцаад. Тухайн үед би том хүүтэй бас нэг талаар ингээд тэрийг ингээд хуваалцаж байгаа зөв юм шиг боловч хүүтэй бас ингээд айц гэх юм уу те нэг ачаа өгöd байгаа юм шиг бас сүулт тэгэж мэдэрсэн. Тэгээ би уйлаад теста би юу ч хийж чадахгүй. Ямар хэцүү юм бэ? Яах ёстой юм бэ гэл. Тэгээ тэгэж явж байгаад миний нөгөө цээж маань ингээд аюу хүндрээд бүтэн амьсгал авч чадахгүй. Тэгээ ер нь ингээд маш жин нэмсэн. Ер нь би ингээд тийм одоо шоколаданд маш их дуртай. Өөрөө тийм. Тэгээ тэрийг эдэнгүүт миний ингээ нүүр мөрөнд ингээ юм гарчдаг байсан. Тэгээ маш хэцүү ингээл үе маш хэцүү байдалд орчдөг байсан. Тэгэл ингээд нөгөө бүтэн амьсгалж чадахгүй юм сонирн байдалд ороод эмнэлэгт үзүүлэхээр зүгээр ингээд зүгээр одоо зүрх мөрх ингээд айгүй сайхан зүрх байна штэ гэл тэгээдсэн баггүй юу. Тэгээд нэг тийм эрүүл мэндийн нэг хэцүү байдалтай уучраа олохгүй маш хэцүү байдалд
явж агаад нэг орой угаалгын өрөөнд ингээ байжсэн чинь миний доороос ингээ биеийн дотор ингээ юм гүгээ дээшээ хөөрөөд яг үхэх гэж байгаа юм шиг мэдрэмж аваад тэгээд за би яг одоо үхлээ гэж ботсон байхгүй юу тухайн үед. Тэгэл сандраал нөхрөөгөө дуудаал тэгээ манай нөгөө толгойг ингэж яагаал орон дээр хөвтүүлж агаад түргэн дуудаад тэгээ тэр үедээ би яг үхлээл гэж ботсон байхгүй юу. Тэгэнгүүтээ хүүдээ миний хүүстэй мэдлэг чухал шүү. Мэдлэгэл ста нэрэ мэдлэгийг л одоо баг дагаж яваа юм аа гэх. Тиймэрхүү нөгөө одоо нэг тийм грэслэл маягийн юм хэлээд тэгээ дээрэс нь бас юу дүүгээ ингээ хараараа мараараа гэд тэгцэн нэг айсан давлаад тэгээ гэр бүлийнхнийгаа айлгаад тэгээ чи одоо 2023 он гэдэг чинь 2022 ч юм уу сайн санахгүй байгаа. Тэгээд юу яасан манай гурав сандраа тэгэл юу үзүүлээл даралт ихсэн байна гэд. Тэгэл жоохон тэгээд үхээгүй маа гэхгүй юу. Тэгэл дараа нь юу яаж байгаа. Энэ нэг сонин эрүүл мэндийн ийм хэцүү байдал маань нэг хэсэг үргэлжлээд тэгээ нэг уучраа олж чадахгүй яваал эсэн. Үйл сонин болоод. За тэгэж явж байгаад би юу яасан юм аа. Нэг шөнө. За энэ талаар би бас явандаа бүр ингээд дэлгэрэнгүй ил гаргах тэр цаг нь ирэхээр би бас гаргах байхаа. Гэхдээ одоохондоо ерөнхийдөө товчхон ярих гэж бодож байна. Ер нь бол нэлээд юм болсон. Би нэг шөнө унтсан чинь шүн ингээд би сансарт гараад сансар огторгоод яг амьдаараа яг энэ байгаа ухамсартайгаа сансарт гараад ерөөсөө ямар ч тулах цэггүй яг боддоор ингээд сансарт гарчихсан байсан. Тэгээ би өмнө нь бас боддог байсан. Би ер нь төсөөлдөг гэсэн байхгүй. Би далаад ингээд ганцаараа байвал яана ямар амар юм бэ? Сансарт би ингээд байж ивэл яана гэл ер нь тиймэрхүү бодлууд байдаг байсан байхгүй надаа. Тэгсэн чинь яг би сансарт гараад ингээд ямар ч тулах цэггүй ингээд маш хэцүү байдалд ороод. Тэгээд маш их зовж хонсон тэр одоо зүуд маань гэх юм уу. Бодтой. Тийм маш хэцүү болоод унтаад маргааш нь сэрсэн чинь яг нэг тийм одоо кинонууд идэв штэ. Унтаал сэрсэн чинь нэг хүний биеинд орсон ч гэдэг юм уу те. Нэг тийм сонин яг тэр кино шиг, тийм кино шиг. Ингээл сэрсэн чинь миний мэдрэмжүүд ингээд шал өөр болцсон. Юм болгон ингээд надад хандаж хэлж байгаа юм шиг санагдаад аюу тийм сонирн болсон. Тэгээ яг тэр шөнийн билүүдээ яг нэг унтах сэрүүний завсар. Одоо хүний чинь нэг унтах сэрүүний завсар чинь дал тухамсартай холбогддог штэ. Яг тэр шүн билүү дараагийнх нь ойролцоо шүн ч билүү сайн санахгүй байна. Яг нэг үүрээр тэр завсраар миний дал тухамсараас ингээд маш их тийм нэг юм одоо шинжлэх ухааны тийм физикийн ч юм уу ийм теоремод ингээд дотроос ингээл юу яагаал ерөөсөө би мэдлэг ингээл ерөөсөө ингээд баахан ийм томьёонууд теорем ингээл сонсогдоол яагаал юу гэх тэрийг одоо гарч ирээд исэн. Тэгээ би сүүлд нь бодоод миний дал тухамсартах мэдлэг маань ингэж яасан байна гэж ойлгосон. За тэгээд тэр үйл явдлаас хойш ерөөсөө би ингээд маш юм одоо нөгөө юм тайван биш байдалд орсон. Яагаад гэвэл ингээл уцаар ингээд мэдээл харсан ч надад хандаж хэлж байгаа юм шиг болоод нөхөр хүүхдтэйгээ харьцахаар тэр хоёроор дамжуулж надтай нэг юм харьцаж байгаа юм шиг мэдрэмж өгөөд
гадаа гарангуут хажууд ярьж байгаа хүмүүс надад хандаж хэлж байгаа юм шиг санагдал хоорондоо ярьж байгаа хэрнээ. Маш сонирн байдалд ороод исэн. Эхэндээ ингээд жоохон ийм надад нэг юм хэлээд ойлгох гэдэг юм шиг. Тийм байдалд яваад исэн. Тэгээ би тэгснээ ингээл яг тэр үеэр ингээл унтчихад миний дотор ингээд биеийн дотор ингээд юм гүүгээл нэг л юр бусан. Тэгээ би маань энд байгаа хэрнээ өөр юмтай ингээд харилцаад байгаа юм шиг. Ингээд ирүүл одоо энэ ухамсараар ингээд ойлгоход маш хэцүү л дээ. Яг тэр мэдрээд исэн зүйлээ ингээд ойлгоход маш хэцүү. Ямар ч юм нэг иймэрхүү юм болсон юм аа. Одоо боломжоор ойлгоход. Тэгээд явж агаад намайг одоо дээрээс бас нэг тийм мэдээллүүд яг одоо тухайн үед юугаар дамжиж орж ирсэн одоо сайн санахгүй маш олон зүйл болсон болохоор тэрийг ингээд дараалд оруулж ярихад бас хэцүү юм болоод исэн. Тэгээд нэг удаа намайг аав нь одоо ингээд дээрээс хамгаалаад хараад явж байна. Тэгээд хаашаа ивлээ нэг тийшээ ингээд зөвлүүлээд намайг явуулаад байсан. Тэгээ би тэр чиглэлийн дагуу ингээ яваад исэн чинь хөвсгөл рүү би ганцаараа ингээ явсан. Хөвсгөл тэр маш сонин. Би ингээ явж исэн чинь нөгөө би чинь ингээд яг ил амьдрал дээрээ болохоор юм штэ. Яг энэ амьдрал дээрээ би ганцаараа тэгэж хөдөө тэгэж ерөөсөө одоо тэр хөдөө явдаг автобусных нь билетийг яаж авдгийг, яаж яадгийг мэдэхгүй. Тэгээ намайг ямар ч юм нэг тийшээ яв гэдээсэн. Тэгээ би тэр чиглэлийн дагуу ингээд нөгөө өөрөө сайн мэдэхгүй штэ. Тэгээ тухайн үедээ яаж яалаа мэдэхгүй. Ямар ч юм нэг шууд л ерөөсөө яаж автобус захиалсан юм мэдгүй захиалаад би ингээд үүрэг өвчнөдөө юмаа хийгээд аваад ингээд гараад явсан чинь одоо тэр нөгөө драгоноос нөгөө хөвсгөл явах автобус нь би тэгсэн чинь нөгөө цагаас нь хоцорчихсан. Гүүгээл очоод ингээл нөгөө билет авч чадаагүй байлуу яалаа. Тэгсэн чинь яг намайг хүлээж исэн юм шиг нэг автобус нэгэн хүний зай байна гэд яг надад ингээд зориулагдаад бэлтцсэн юм шиг. Тиймэрхүү юм сонин үйл явдлууд ид шидийн юм шиг үйл явдлууд бас болоод байгаа байхгүй хажуугаар нь. Тэгээ суугаад явсан. Тэгсэн чинь миний яг хажууд нэг охин йог хийдэг охин байсан. Тэгээ тухайн үед би яг юу ярьснаа мэдгүй. Ер нь бол миний толгойд ингээд юмыг сайн ингээд тухайн үе мөчийг сайн учрыг нь олохгүй нөхцөл байдлууд айгүй үүсцэн. Тэгээ тухайн үед тэр охинд одоо юу гэж ярьсан бүү мэд тэр охин бас одоо эрүүл ухаанаар явал гайхсан л ах. Ямар сони юм бэ гэд. Тэгээ намайг ер нь мэдгүй цаашаа бүр ингээд нөгөө цаа бухтай газар руу ингээд яв гэдээсэн. Тэгээ би нэг газар очиж тэр одоо анх удаа би хөвсгөлд очиж байгаа шүү дээ ганцаархнаа. Хаашаа яаж явах нь мэддэхгүй. Тэгээд тэр надад замд таараа явж байгаа хүмүүс маань яагаад ч нэг тийм надад туслаад цаанаасаа ингээд намайг замчлаа яваад байгаа юм шиг. Тийм мэдрэмж төрүүлээд байсан. Би наана болохоор сайн бас ойлгохгүй юмыг ингээд нэг гайхсан байртай хараад тэгж жаад би нэг тийм уучраа олохгүй байжгаад нэг газар хонсон. Нэг одоо хөвсгөл тийм буудлуулдаг газар байт юм лээ штэ нэг. Тэгсэн чинь яг тэр шүнэн бүр ингээд айгүй хүчтэй юм шорон шуурга болоод айгүй эвгүй тийм айцын мэдрэмж үүсгэсэн юм сонин байдалтай байгаа. Тэгээ мэдхгүй намайг ямар ч юм нийгэм ингээд хөтлөөд дагуулад одоо ингээд яваад исэн ямар ч байсан. Тэгээ ямар ч байсан тэнцэнс тэгээ сүултээ ингээ уучраа олохгүй би хинтээ ч яриад байгаа бүүм тэгээ буцаад ирсэн.
Тэгээ буцаж ирж байгаа бас янз бүрийн мэдрээд миний дотор ингээд янз бүрийн ингээд дуу хоолойнууд сонсогдоод одоо чи тэг инг гэд сүултээ бүр маш аимшигтай. Одоо чи наанасаа яв. Тэгэхгүй бол ингээд алын шууч гэдэг юм уу те. Нөгөө талдаа бас бүр айгүй тийм хайрын тийм сайхан мэдрэмж зөөлөн дуу хоолой сонсогдож байгаа байхгүй юу? Чи маш сайн байсан гэд. Тэгээд тиймэрхүү юм болоод тэгж явж агаад юу юм бол гэд те. Энэ бүхэн одоо юу юм болоо гэд. Тэгээд үе үе ингээд бас юм. Ер нь би гэхдээ одоо ингээд хараад хад хүлтэй их олон дахин нүүр тулж ийсэн юм байна гэж өөрийгөө хардаг. Гэтэ ер нь бол нилээдгүй хүмүүс амьдралдаа тиймэрхүү зүйлүүдтэй их тулдаг байсан баг те. Яана би яг тэр үед тгээгүйсэн бол яг хүүх хийсэн билээ гэсэн те. Энэ үед болохоор бүр маш хэцүү эвгүй мэдрэмж төрөөдсөн. Ингээд янз бүрийн энергийн зүйлсийг би мэдрээдсэн. Тэгээ би өөрөөгөө сүлд нь би ерөөсөө далд ертөнцид амьдраад байгаа юм байна. Тэгээ яг нөгөө юу гэдгийг мэдэхгүй учраас тухайн үед ямар юуны дуу хоолой дагаж яваад байгаагаа ч өөрөө ойлгохгүй. Хэцүү байдалтай байсан. Тэгээ явандаа би нөгөө сүнслэг багш нарыг сонсоод нэг ийм болоод байгаа юм байна, ийм болоод байгаа юм байна гэд азар надад те маш сайн багш нар таарад намайг зөв замчлаад ингээд нэлээд юмны учрыг олсон. Би тэгээд нэг маш хүчтэй маш сайн багштай таарад би тэгээ одоо бодоод байна. Тэр багш маань намайг ингээд буцаад гэрлүү минь чиглүүлээгүй бол одоо би нэрээ мэдхгүй айгүй ал амь насаач алдсан байх юм билүү. Эсвэл бол одоо нөгөө бөө болох ёстой гэд эсвэл би миндээ бүр шал янз бүрийн сүнс оруулсан байж ах байсан юм билүү гэж бас бодоод байгаа байхгүй юу гэж боддгийн. Тэгээ би одоо ингээд тэр болгоныг хараад хаад за тийж явж байхад бас нэг иймэрхүү юмнууд мэдэрсэн. Энийг бас хэлчихье гэж бодож байна. Би ингээд сөрөг энергийн үнэрийг мэдэрсэн. Тэр бол тийм юмтай ингээд учирч байгаа нэг сайхан биш л дээ. Гэхдээ маш хэцүү. Би нэг хажуу өрөө хөсөлж исэн байхгүй юу айлын. Тэгсэн чинь одоо тэгж явж байхад биш үү намайг ганц ойлгодог байсан. Манай хамгийн бага дүү маань ганцхан намайг ойлгож исэн. Бусад хүмүүс ерөөсөө тухайн үед юу болсон юм болоо ойлгохгүй. Би одоо чухам ингээд тухайн үедээ тайлбарлал яриад исэн байх. Одоо би чинь тухайн үед миний хамаг юм чинь ингээд дотгошоогоо ийм байсан болохоор хинтээ юу ярьснаа ч бараг сайн санахгүй байгаа. Тэгээд гаднаас найхад айгуул галзуу солиотой юм шиг л харагдсан баг. Одоо харахад би далд ертөнцид амьдарч исэн. Энергийг маш хүчтэй мэдрээ явж исэн. Тэгээ аль нь минийх, аль нь гаднаас гэдгээ тухайн үедээ ялгаж чаддаггүй байсан. Тэгээд миний хамгийн бага дүү маань надад би дүүдээ бүр маш их талархдгийн айгүй хайр хүрмээр. Дүү маань байхгүйсэн бол надад маш хэцүү байх байсан тэр үед. Үнэхээр хэцүү байсан. Яста намайг тэрийг хамтдаа туулаарай гэж. Заяагцсан баха.
Тэгээд дүү маань намайг машинаараа ингээд бусад хүмүүс ойлгохгүй байгаа шүү дээ. Дүү маань л намайг ингээд сонсоол тий. Тэгээд тэр нэг хажуу өрөө намайг одоо ингээд тий нэг газар ингээд тустай бай гэдэг юм. Тэгээд би тэгж ойлгочоод нэг айлын хажууранд орсон чи энэ нэг л биш байна. Манай дүү чинь бас айгүй тийм мэдрэмж үнэрлэх чадвар мадар амар хөвгчсөн хөвгт. Энэ нэг л биш байна гэл тий. Наа чин биш юм шүү гэд хажуунаас мэдрээд бас хөөрхөн хилээд байгаа байхгүй надад. Гэтэл би нөгөө дотроо юу болсон сайн ойлгохгүй ингээд айцтай. Эхэндээ нэг айц байгаагүй. Сүүл рүүгээ айцтай. Тэр юу вэ гэхээр миний нөгөө эгоны дуу хоолой. Тэгээ миний нөгөө яриад байгаа дотоод дуу хоолой. Хүн тэгэхээр дотоод дуу хоолойгоо сонсож сурах нь маш чухал. Тэр үед би өөрийнхөө дотоод дуу хоолойтой маш хүчтэй ингээд тулсан үйл явдал. Ганцхан өөрийнхөө дотоод дуу хоолой гэхгүй. Өөр сүнснүүд өөр тэгтээ дандаа юм амар байгаагүй. Маш сайхан зүйлсүүд бас хажуугаар нь маш их байсан. Тэгээд олон сахиусан тэнгэрүүдийн дуу хоолойг бас сонссон. Тэгээд тэр байранд байхад ингээд арх удаг охинтой байлуу. Тэр охиных нь найз залуу арх удаг байлуу да. Жохон тийм онцгүй энергитэй газар байсан л та. Тэгээ би тэнд ингээд 2-3 сар байлуу да. Тэгж явахдаа би бас янз бүрийн мэдэрсэн. 0-д нарсан чинь ингээд айгүй муухай үнэр. Сүргийн энерги үнэр. Тэгээд нөгөө орцонд ингээл янгууд араас юм дагаад байгаа юм шиг тий. Ерөөсөө тэр энергиудыг үе маш хүчтэй мэдрээдсэн би. Тэгээ нөгөө яг юу гэдгээ нөгөө сайн мэдэхгүй учраас ингээд айгаад тэгээд исэн. Тэгээд тэгэж явж байхдаа бас ингээд манифест хийх гэж үзсэн. Нэг манифест хийсэн чинь за энэ талаар нэг яриад яах юм бэ шиг болээ. Тэгэл тэгж явж байгаад би бясалгал нөгөө багшийнхаа удирдлагаар бясалгал хийсэн л дээ. Гэхдээ тухайн үедээ би маш их айцтай савлгаатай байсан болохоор нөгөө багшийнхаа яриаг би илүү айцаар хүлээж аваад ойлгож чадахгүй байгаад байсан. Тэгээд яагаад ч намайг нийгэм ингээд те чи заавал тэг гэд ингээд шахаад байгаа юм шиг мэдрэмжтэй яваад исэн. Тэгээд тэр мэдрэмжээсээ болоод нэг тийм чөлөөтэй биш байдалд байгаадсаахгүй юу? Миний наад ингээд мэдрэмж маань болохоор ингээд маш их чөлөөтэй ингээд юмд баригдахгүй ингмээр байдаг. Гэт дотроос нэг юм ингээд бариад наашаачгүй цаашаачгүй ингээд аюу хэцүү байдалд оруулаадсан. Тэнгүүтээ нөгөө тэгж явж байгаа л нөгөө яанда сүнсээ дуудлага гэд юмнууд сонсогдоод ирэнгүүт би нэг багшийнхаа ярианаас тэгж бодсон. Би ингээд бүх зүйлээ аваад энэ гэрээ орхиод явсан гэд ярангуут нь би за одоо би тэгвэл бас тийм сүнсээ дуудлагатай юм байна л та. Одоо энэ гэр мэр чинь одоо чинийх биш мш гээл тухайн үед нөгөө айцаараа бүрэн ойлгож чадахгүй. Айцаараа ойлгоод байгаа байхгүй юу? Тэнгүүтээ би яана одоо ингээл бас ингээд бөө болох юм болов. Яад гэвэл миний тухайн үед дарж исэн одоо сүнсний дуудлага гэдэг ярьж байгаа хүмүүс нь ихэнхдээ ингээд нэг тийм бясалгал хийж байгаа хүмүүс чинь те нэг бөө мөө ч юм уу
эсвэл нэг тийм цагаан хувц өмсөөл бясалгал хийгээл яагаад гэдэг. Тэгээд би дотроо ингээ хүлээн зөвшөөрөх ёстой гэд яриад байдаг. Би хүлээн зөвшөөрч чадахгүй маш хэцүү байдалд ороодсон. Яа н одоо би яндаа ингээ бөө болох ёстой юм болов. Даяанч болох ёстой юм болоо. Нөгөө гэрээсээ яваад ингээд уул хадаар яваад даяанчлах ёстой юм болов гэд тэрхүү байдлаар ойлгоод бүр ингээ айц ихсээд давхар ингээд гэр бүлдээ санаа зовоод уучраа олохгүй нэг хэсэг тэгэж явсан. Тэгээл байж итэл нөгөө дундуур нас хүү маань өвдөөл бүр айгүй хэцүү байдал орсон. Тэгээ уучраа олохгүй явж байгаа дундуур нь маш сонин бас мэдрэмжүүд давхар аваад байгаа. Уучраа олохгүй байгаа байдлаасаа. Тэгээ сүүлдээ ямар ч ийсэн тэр нэг хэцүү намааг ингээд хориод байсан юунаасаа би ямар ч ийсэн ингээд баг багаар ингэж мултраад өөр ингээд хүмүүсийн багш магшийн яриануудыг сонсоод байж энэ яг юу вэ? Энэ юу вэ? Тэгээд нөгөө багш маань тэгсэн. Үгүй та заавал тийх албатай биш ээ. Надад хэлсэн байхгүй юу? Та заавал тийм бөө болох албатай биш. Заавал тэгх ёстой биш. Та ингээд дотоод мөн чанартайгаа зөрчилтөөд байна гэ. Тэгээд нөгөө энергийн эмчилгээнд нь оронгоо ингээд ганц асуулт асуугаад ингээд яваадсэн чинь ерөөсөө би шал буруу зам руу яваадсэн юм гэдгийг ингээд баг багаар мэдэж эхэлж байгаа байхгүй юу? Тэгээд юу болчихвоо? Нөгөө сүнсээ дуудлага чинь юу болчихв гээл. Тэгэл баг багаар өөр хүн амьтнаас асуугаал ингээл явж байгаад яс чи сүүлдээ бүр ингээд нөгөө одоо байгаа нөгөө хуучин тэнд байсан ингээд мантахаар байгаа ингээд баг багаар яваад идэгин. Тэгээд нөгөө сүнслэг багш нарын яриаг сонсохоор арай өөрч юм шиг. Тэгээ ямар ч ийсэн би тэгэж явж байхдаа бас би юу яасан юм гинт бас ингээд чадварууд мэдрэгдсэн надад. Бас супер чадварууд. Гэтэ би сайн тодорхой хэлмээргүй санагдаад байна. Одоо нэг супер павер гэдэг дээ штэ. Тэгээ би тэр үед миний нөгөө юу маань 3D амьдралаас хальсан энэ одоо ихтгэл үнэмшлүүд маань надад орж ирж байгаа байхгүй юу? За ерөөсөө яг л тийм байдгийм байна. Ерөөсөө хүн зөвхөн энэ материалын амьдралыг энэ юм байна гэж харахгүй юм байна. Хүнд чинь маш их юм хүч чадал байд юм байна. Үнэхээр санаанд багтамгүйч гэх юм уу те? Тэгээд хамгийн гол нь за ямар ч исэн би дотоод мөн чанартайгаа зөрчилдөд яваад байгаа юм байна. Миний байх ёстой газар маань энд юм байна гэд мэдээд хамгийн түрүүнд хийх ёстой юм маань ерөөсөө ангаалт. Өөрийгөө ангаах, мэдрэлийн системийг тайвшруулах юм байна. Одоо цагтаа оршиж сурах хэрэгтэй юм байна. Ирээдүйд санаа зовохгүй, өнгөрсөнд хүлэгдэхгүй. Хамгийн чухал хийх зүйл маань энэ юм байна. Би хүмүүсийг одоо энэ манифест гэж яриад байдаг те гадуур. Энэ манифест гэхээсээ илүү хамгийн түрүүнд эхлээд яг хөө тэгтээ хүн ер нь амьдралдаа тэгээд хүссэн үсэг угаасаа манифест хийгээл амьдарч идэг гэдэг. Тэрийг яг ухамсараа анзаарч хараад давхар эдгэрэлт ангаалт хийж энэ дотоод дуу хоолойгоо сонсож сурахгүй бол ер нь бол хэцүү юм байна гэж би ойлгосон. Тэгээд одоо би чинь ерөнхийдөө л би тэгтээ өөртөө л ер нь ажилдаг, өөрийгөө маш их анзаардаг тийм хүн л дээ. Тэгээ одоо хамгийн гол нь тэгж явхаасаа өмнө би яах вэ гэд гацаанд орцсон байсан. Тэр зүйл маань хичнээн надад маш хэцүү байсан ч гэсэн намайг энэ тэр гацаанаас минь гаргаад ерөнхийдөө чөлөөлж өгсөн гэх юм уу та. Тэгээд одоо би яг юу хийх ёстойгоо мэдээд явж байгаа. Тэгээ ер нь явж миний сүнсний дуудлага доторх
хүч чадал маань тий. Тэр маань ер нь юу юм гэдгээ би харж эхэлсэн байхгүй юу. Тэгээд одоо зөвхөн тэгээд би бодсон. Тэгэж явж байхдаа би чинь хараа бөө хүмүүсийн хажууд байсан нэг сүнслэг багшийг сонсож эхэлсэн. Бас йогогоор дагнсан тий бас энэ сүнслэг хүч рүүгээ ингээд хүчтэй хүрсэн багш дээр бас йога нэг хэсэг хийж аваад одоохондоо би йога орхицсан байгаа. Багшаас бас сонсож айгүй олон юмнууд ингээд олон багшаас ингээд сонсож аваад яангут. Би заавал нэг юмд ингэж баригдаж хүлэгдэх ёсгүй юм байна гэдгээ мэдээд сэтгэл минь ууж ирсэн. Тэгээд ганцхан энэ одоо нэг тий энэ сүнсний дуудлага гэдгийг бөөгөр одоо ойлгож болохгүй юм байна. Энд чинь маш том хүрээний зүйл юм байна гэдгээ ойлгоод ирэнгүүт одоо нэг жинхэнэ өөрийнхөө дотор руугаа өөртөө одоо өөрийнхөө дотоод дуу хоолойгоо яг жинхнээсээ ингээд сонсож эхэлж байгаа байхгүй юу. Тэгээ өөрийнхөө учрыг ингээд баагаар олоод эхэлж байгаа. Миний энэ дотоод дуу хоолой чинь ийм учиртай юм байна штэ гэд. За тэгээд цэнийг маань дуусгах гэдэг. Тэгээ 30 минут болчихж энэ удаадаа ингээд дуусгахыг гэж бодож байна. Тэгээд миний яриаг сонсоод сэтгэл хөдлсөн танд бас адилхан зүйл тохиолдсон бол доор комментэнд бас хуваалцаарай гэж хүсэж байна. За баярлалаа.